Одон төрсөвх тавтамрал би бол хөтлөгч Инхот. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг гантлагах бидэнд бэлтгэгүүргэн. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile-ийг тэтгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон төрсөөр болон NTV телевизээр мөн 83.3 170 стилгээний одон радиогоор хүрч байна. Өдөр мэнд. Өдрийн мэнд хүргэе. За, Эстон орны талаар ярих нь. Тий. Өнөөдөр Эстон орн за Эстоны тэр дундаа цахим засаглалын талаар жоохон дэлгэрүүлж ярилцсанаа. За ер нь төрүүлээ хэлэхэд яагаад Эстоныг цахим засаглал гэж яриад байгаа юм бэ гэхээр Эстон улс одоо цахим засаглал гэдэг одоо манайх ч гэсэн дижитал шилжилт, цахимжуулалт гэж ярьжсэн одоо дижитал шилжилт болоод ингээл маш олон жил ярьж байгаа. За Эстон улс бол энэ бүр шилжилтээ явуулаад 2005 оноос эхлээд жишээлбэл сонгуулиа цахимаар авч ирсэн дэлхийн анхны орн. Хөөхтч бүр 2005. Тий. Манайд интернет бараг дөнгөж нэвтрээд айлч интернеттэй байгаагүй шүү дээ, тий. Бараг л тийм үү шүү дээ. Тий, яг хуу давуу тал нь бол Европт байгаа болохоор Европ улс болохоор төрүүлээд интернетийн хүртээмж бид нэр сайжирч байгаа. Тийм сонирхолтой орн. За мэдээж яг хуу тэгээд цахимжлаа гэдэгтээ бас 100% бас асуудал шийдэгдээ тий. Цэнгэлийн баланд очихгүй. Тэгэхээр тэр бол маш олон асуудлыг шийддэг. Ялангуяа энэ иргэдийн төрийн үйлчлэгийг авах тий. Энийг их энэ хүн сурталтаа энэ хүн суртлыг алга болгоход за тэгээд бас энэ жоохон шудраг болдогдох тий. Энэ тал дээр бол маш одоо ер нь Монгол улсаас бол хамаагүй урд алхацсан. Тийм болохоор энэ Эстоны цахим засаглалын орон гэдэг сэдвээр өнөөдрийн нэвтрүүлгээ бэлдлээ. Эстон ч манайхтай адилхан зөвлөлт холбоот улсын харьяа байсан шүү дээ, тий. Нэг улсын байсан. Нэг улсын. Тэгээ адилхан л задарсан, адилхан л ингээд нэг гараанаас л бараг ихсэн. Тэгэхэд 2005 он гэдэг чинь гайхалтай хурдан биш үү. За эхлээд бүгдээрээ Эстон улсыг одоо Монгол улстайгаа өөрсөндөө гэж харьцуулаад авч үзье. За хүн ам нь 1.4 сая хүнтэй. За манай Монголын 3.5 саятай бидэнтэй харьцуулахад 2.5 дахин цөөхөн хүн тэнд амьдарч байна. Эндээс 70% нь одоо уугуул Эстон хүмүүс, 20 хүн Орос гаралтай хүмүүс. Ер нь бас их сонирхолтой энэ ялангуяа бид нар энэ хуучин социалист орнуудыг яг энэ зөвлөлт холбоот улс төр үеийн тий ингээд эргэн тойрон байсан улсуудыг бол авч үзээ судлах юм бол ер нь бид нарт монголчууд маш их сургамж авах юм харагдаад байна. Манайх бид нар нэг хятаджуулах бодлого монголчууд явагддаг гэд ярьдаг тий. Яг эстончуудын хувьд бол тэр дэлхийн 2 дугаар дайнаас хойш нөгөө социалист систем байх үед бол орсжуулах бодлого явагдсан гэж үздэг. Тэгээд 2 дугаар дайны үед бол нэг хүн амынхныг бараг 97% нь эстончууд байсан бол одоо гэхтэл одоо 62-3% л эстончууд, за 20% нь орсууд, бусд нь тэгээд нэг эргэн тойрны украинчууд бас цөөхөн тоогоор хэмчлэн гэр байдаг. Тэгэхээр яг нөгөө бид нар хятадаас ингээд бараг хятаджуулах уусах бодлого явагдлаа гэдэг шиг тэр бодлого бол Оросоос орж ирсэн байна. Тэгээ бүр яг ингээд хятадчих гэдэг шиг ингээд орсжуулах гэд нэрлэлт юм билээ. Russification гэж. Тийм. Тэгээд тийм. Тэгэхээр тэр талаараа шийдэл төстэй. Тэд нар тэгээд тэр тал дээр ямар бодлого барьдны эднэр гээд тий. Тэрийг нь аваад үзэх юм бол их сонирхолтой. За газар нутгийн хувьд 45,000 орчим квадрат километр нутагтай. За манай 1.5 сая квадрат километр нутгаас маань 34 дахин бага. Ер нь 45,000 гэдэг маань ер нь манай аймагуд бол том аймагуд бол том штэ манай. Өмнө говьд нар бол том бараг 150-60 мянга байгаа. Тэгэхээр 45 гэхэлэр Сэлэн аймаг нэг 41 орчим километр квадрат юм билээ. Тэгэхээр Сэлэнгчи одоо их жижигч дунд нь бүхлөтэн дархуул аймаг байгаа. Тэрийг нь авчаад ингээд үзэхээр ихлээр ер нь их тийм жижигхэн одоо хэмжээний хувьд бол жижиг нутагтай. За дотоодын нийт бүтээгдэхүүн 45,000 Америк доллартай тэнцвэрсэн. Энэ нь бол манай Монгол улс чинь одоо нэг 100 гарч байгаа их найд төгрөгөөрөө. За энэ нэг 26-7 орчим тэрбум доллар болдог. Эндээс нэг 1.5 дахин том. Одоо эдийн засгийн ихтэл шууд хүн ам нь 2.5 дахин бага мөртлөө эдийн засаг нь 1.7 дахин том байна. Хэрвээ яг
одоо нэг хүнд ноогтгоор дотоодны бүтээгдэхүүнээр аваад цэцэх юм бол $32.7 мянган, манай $7.2 мянган доллараас бол 4.5 дахин том. Тэгэхээр ийм ер нь ингээ ботох юм бол ер нь нийт хэмжээнд жижиг ч гэсэн ерөнхий одоо яг ингээд нөгөө нэг хүнд ноогдох эднэрээр аваад цэцэх юм бол харьцангуй ийм одоо хөгжилтэй болсон гэж үзэж болно л да Европын тий. За хүний хөгжлийн индексээр 36 дурдаг. За монголчууд бид бол нэг 104 тавьж байгаа. За Gini коэффициентээр үгүй одоо яг энэ орлогын хуваарлт дээр бол харин Монголтой жоохон ойролцоо юм байна. Ер нь medium гэсэн дундч ангилалд ордог. За тусгаар тогтнол энэ ер нь тэр Шведийн эргэн тойрны усууд чинь Шведчийн ер нь тэр дундад зүүнний үедээ чинь тий том одоо эргэн тойрныхаа усууд бүгдийг нэгтгэсэн байжсэн. Тэгэл ер нь Финляндтайч төстэй бас Шведээс салаа тэгээд Оросын хараанд байж байгаа. Тэгээд яг энэ октябрийн хувьсгалын дараа 1917 оны хувьсгалын дараа 1918 онд Оросоос өөрсдөө тусгаар тогтносон. Тэгээд дахиад тэрнээс хойш бол тэгээд дэлхийн 2 дугаар дайм болоод ер нь Эстон манайх хоёр бол Монгол улсын хоёр ер нь ойролцоо хувь тавилантай явж ирлээ шүү дээ. Ер нь Зөвлөлт Толгойд улсын дагуул орон байдлаар явж ирсэн. Тэгээд тусгаар тогтнолоо буюу энэ манайх ч нөгөө 1992 онд ардчилсан үндсэн хуулиа үнэхээр баталснараа ингээд бид тусгаар ус болно гэдгээ ингээд яг боддоор баталгаажуул явсан. Энэ Эстон ч гэсэн төстэй 1991 оны 8 сард бид нэр тусгаар гэдгээ зарлаад бас 92 онд үндсэн хуулиа батлаад явсан. Ер нь яг нэг гараанаас эхэлсэн байна. Энэ улсын хүү амын нэг онцлог нь гэвэл 60% нь одоо шашингүй. Аль биесээр тийм үү. Өөрсдөө шашингүй гэж зарладаг. Аль ямар нэгэн төрлийн тий одоо Кристиан ч юм уу, Аллах ч юм уу одоо буддын шашныг дагдгүй гэж шууд зарладаг. Ийм жижигхэн ийм сониос. За парламентыг нь Рижи Когу гэж нэрлэдэг. Манай нөгөө улсын хурал гэдэг шиг бас өөрсдийн нэртэй. Парламент нь 101 гишүүнтэй. Тийм үү. Сая 500 хүнд 101 байна. 101 гишүүн. Энэ 101 гишүүн гэхдээ сонирхолтой нь 100% пропорционал. Ганц ч одоо манайх шиг тэр нөгөө тойргоо сонгодог гэсэн гишүүн байхгүй. 100% пропорционал. 5% босгохдоо парламентын босгохдоо. Тэгэл ерөөсөө дандаа эвслийн засгийн газар л байгуулагдчих явдаг. За ер нь бол нэг одоо тэр хуваар 101 гэдэг чинь баг ер нь нэг давамгаалал 50-аас дээш авсан нам бол ер нь тэр энэ ийм тогтолцоотой болсноос хойш байхгүй. Яг одоогийнх нь 101 дотор шинжлэлийн нам реформ партийн 37 судалтай. Ер нь 30 орчим л байд юм бил. Хамгийн дээдлэн. Тэгээ Монголтой адилхан ерөнхийлөгчтэй. Гэхдээ ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. За нэг хэрвээ харьцуулаад үзэх юм бол ийм ус байна. Өмнө нь Финляндыг ярьж хаад Финланд ч бас 100% пропорционал байсан тий. Тий. Финлянд пропорционал гэхдээ нөгөө нэг ингээд бүсчилж байгаа тэр бүсээсээ пропорционалаар сонгогч гарч ирдэг. Энэ бол ингээд ганцхан тэр яриа улстай яриа нэг бүс болол тэгэл тий манай одоо 48 гишүүн улсыг сонгож байгаа шүү дээ орон даяар тий. Тэрнтэй тест. Тэрийг нэг хурдхан 100% болгоод бүр юуг нэг гаргачмаар байгаа юм. Хүмүүс бүр нэг сурчмаар байгаа юм. Санал өгөөд тийг сонгоод. Энэ зүгээр сонирхолж хэлэхэд нэг Финляндийн парламентын гишүүн 3 жилийн өмнө манайх нөгөө энэ үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад пропорционал элементтэй болоё гэж байхад ирж одоо туршлагаасаа зөв олон нийтэд хүртэл яриа хийжсэн. Би нэрийг нь сайн санахгүй нэг эмэгтэй гишүүн байсан. Тэр гишүүн хэлж ирсэн. Ер нь пропорционал болоод за 2000-ад нөгөө 1900 бас л 91 92 оны үед бол бас авилга бас их байсан гэн. Ялангуяа энэ улс төрийн авилга одоо тэр сонгуульд дэвших болохоор их мөнгө төгрөг илүү зардаг тий. Ер нь сонгуульд дэвших үедээ их мөнгө зарж байгаа гэдэг чинь л тэгэл тэр чинь бүх юмний эхлэл болчихж байгаа байхгүй. Тэр зарцуулсан мөнгө чинь ямар нэгэн байдлаар мөнгөн байдлаар ч юм уу тэр хариугийн төлөгдөн шүү дээ. Тэр мөнгөний эзэнд тэр бол гарцаагүй үнгүй юм чаанч байхгүй юм чинь. Тэгээ Эстон ч гэсэн тийм байсан. Тэгээд яг энэ пропорционал болоод тэгэл ерөөсөө тэр одоо бол ерөөсөө ямар ч тийм авилгын асуудал цэгцэрсэн гэж байна. Мэдээж одоо бидний өнөөдөр ярих гэж байгаа цахим засаглал эднэр бол маш том хөтөлбөр зөгөн. За дээр нь нэмээд энэ сонгуул яг явж явах үед нэг нэр дэвшчээс хэдийн хэмжээний мөнгө гардггүй гэдэг ерөнхий илэрхийлэгч байна. Одоо манай ч бол тэгэл том тойрог дээр нэг тэр бүм орчмыг гаргаж болно гэж хуулиараа заадаг өгч байгаа шүү дээ. Нөгөө нэг тэр хуулагч эднэр авах эднэр гээл. Тэгтэл Эстонд болохоор
тэр парламентын гишүүний ярьжсанаар бол дунджаар өөрөө бол тэр хүн чинь 2500 евро зарцуулсан гэж. Сонгуульда 10 сая төгрөг хүрэхгүй шүү дээ. Тийм л мөнгө зарцуулаад тэгэл. Тэгтээ тэр мөнгө бүгднгийн маш хахан бараг хандуур асгасан гэж. Өөрөө ерөөсөө тий. Тэгэхээр чин одоо тий арай л нэг өөр болсон. Тэгээд энэ утгаараа бол бид нарт ер нь Эстоны жишээ, ер нь энэ хөгжилтэй улсуудын бүх л орнуудын жишээ их чухал л да. Тэндээс бид нар тий юугаа аваад юугаа гээгээ явах гэдэг нь л гэхээс тийм ээ. Ийм сонирхолтой болсон байна. За хоёул ивент итгэгчээ танилцуулаа. Тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. За MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгож байгаа. MMS их нэг хятадын бүр маш том хоёр үйлдвэр байдаг. Jinko Solar, Solax Power гэдэг. Энэ хоёрын албан ёсны дистрибьютор байгаа. Тэгэхээр ер нь цахилгааны асуудлаа нарны эрчим хүчээр шийдчих юм бол бүх талдаа хаана тийм ээ ашигтай утааг уч гэдэг юм уу цэвэр эко ийм одоо шийдлүүдийг санал болгож байгаа. Тэр албан ёсны дистрибьютор болохоор бүх юм яг үйлдвэртэй харьцаж байгаа юм шиг л харьцна гэсэн үг шүү дээ, тийм. Тэр талаараа их давуу талтай ийм гоё компани байж байгаа. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. MMS компанийнхандаа баярлалаа. За үргэлжлүүлэх үү. За тэгэхээр энэ за цахим засаглалаа одоо ярина. Энэ ер нь энэ Эстон улсын. За нөгөө ярилцлага хийхэд ярьжсэн сонгуулийн цахимаар явуулах жил 2023 оны сонгуульд ихтэл яг тэр сонгуульд оролцсон хүмүүсийн бараг тэн хагасан цахимаар сонгуульд орсон байна. За ер нь дахиад нэг сонирхолтой болсон. Энэ улс чинь цахим иргэншлийг бий болгосон. За тий. Цахим иргэншил гэдэг нь болохоор энэ улсын иргэн болыг гэвэл онлайнаар ороод дэлхийн хаанч байсан гэсэн би танаа улсын цахим иргэн болёо гэд ороод цахим иргэн болчих болно. Бүх юм мэдээлэл явуулаад тэр хизээш тэр ус руу очихгүйгээр. Тэгээ мэдээч цахим иргэн болцохоор чинь тэр улсад очиж сонгол монгол өгөөл тэр нийгмийн халамжийн үүсгээд нэрийг авахгүй л дээ зөвхөн цахим иргэн болсноор ямар давуу талтай гэвэл тэнд бизнес эрхэлж болно. За. Тий. Бизнес компани эднэрийг бүртгүүлэх гээл одоо бид нар ч нөгөө улсын бүртгэл рүүгээ яваал тэр гадна очиод нэг цаас нөгөө компани дүрм гэдэг юмыг хуулж аваал нэг хүмүүсээр өгөөл бөө юм болдог да. Тэнд бол бүх юмыг цахимаар хийж болно. Тэгээд бизнес эрхэлж болно. Хамгийн том давуу тал. Ийм онцлогт. Тийм байна. За тэгээд ер нь энэ улсууд 2000-аас 2008 оны нэг дэлхийн санхүүгийн хямрал хүртэл бол ер нь энэ Балтийн барууд гэж тий. За ерөөсөө ер нь ийм нэр авчаасан 3 улс байгаа. Энэ болохоор нөгөө Латва, Литва, Эстон 3-ыг ер нь тэгж нэрлэж байсан. Тэгээд тэрнээс өмнө чинь бол одоо Азийн 4 бар гэж тий ярилгддаг байлаа шүү дээ тий. Гонконг, Сингапур, Тайван, Солонгос, Өмнөд Солонгос дөрвийг тий. Тэд нар бол энэ дөрвийг бол 3-ыг бол Балтийн 3 бар гэж нэрлэж байсан. Яагаад вэ гэхээр ерөөсөө бар гэдэг нь эдийн засгийн тогтмол бодит эдийн засгийн нэг 6-7-оос дээш уртайгаар ингээд олон жил дараалаад өсчихөр ерөөсөө ийм нэрийг авчдаг. Тэгээд инфляц нь буураад ингээд яг ингээд эдийн засаг нь сайн тэлээд яг тэгтээ бодит тутгаараа урт хугацаанд манайх шиг ингээд зарим жил нь ингээд 11 онд үлээд нэг 17% болж өссөнө дараа жилд буугаад ингээд тийм ш. Тэр бол зүгээр үзэгдэл болж байгаа эдийн засгийн нэг магадгүй нөгөө уул уурхайн бүтээгдэхүүний үн дэлхийн зах зээлийн гинт огцсон өсснөөс ч юм уу тиймэрхүү юм гардаг. Яг ингэж тогтвортойгоор ингэж өснө гэдэг бол энэ бол тэнд үнэхээр одоо гайхамшиг бий болж байна л гэсэн. Тэнд хөгжил яг яваад байна гэсэн үг тий. Бодитойгоор их хөгжил яг хүмүүст нь мэдрэгдэхээр ирж байна л гэсэн. Амьдрал сайжирч байна л гэсэн. Манайх ч нэг бар болно гэж үзээд 5 дахь бар нь болно гэдэг лөө яадаг үлээ тий. Тийм манайх ч нөгөө технологи яриад харж байгаад бар чон бас тий ингээд тий өөрсдөө нэрлэх нь яах вэ тий ер нь нөгөө тэр чи яг цаад утгаараа ер нь бол улсуудын чинь өөрсдөө ингэж нэрээ хоч өгöd явахтаа голно ш. Үйлдэлээр нь үйл ажиллагаагаар нь бусд нь тэгж нэрэгдэм билээ л дээ тий. Тэрнээс ш тий. За тэгэхээр ер нь энэ ер нь яаж ихсэн тий тэрийгээр.
За энэ 2000-аас 2007. За ер нь төрүүлэг хийчихд бол тэгээд энэ эдийн засгийн ингээд одоо хүртэл ингээд сайн байгаа гэсэн үг биш байгаа Эстоны хувьд. Ер нь энэ голчлол нь 2008 оны нөгөө санхүүгийн хямрал бол Эстоныг нэлээд чанга өртсөн. Ер нь энэ бол яг энэ цахим засаглал эднэртэй хамааралтай гэхээс илүүтэй. Ер нь жижиг нээлттэй эдийн засаг бол гадаад шоконд бол маш их ордог тий. Ийм жижиг улс байна тий. Тэгээд хөрөнгө оруулалт эдгээр гадна талд нь хэрэг бужигнаал тэр хөрөнгө оруулалт нь тасраал эхлэх юм бол тэр чинь нөгөө нэг нээлттэй эдийн засгийн жижиг эдийн засгийн асуулт тал л да. За тэгээд буцаа босч иж энэ Украины дайн бол хажууханд нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм болцсон байж байгаа. Одоогоор одоо ер нь нөхцөл байдал бол жоохон хүн талд байгаа. Аргагүй яг хажууханд нь дайн болж байна тий. Тэр дайнтай холбоотойгоор тэр улсуудын чинь бодлого тий Оросоос авдаг байсан тэр бас л тэр нефт эднээс авахуулаад бүгд ингэж зогсоол ийм хэцүүхэн байдалтай байгаа. За одоо бүгдээрээ зүгээр тэр улсын ерөнхий эдийн засгийн байдлаараас ер нь яг цахим дээр тий ягаад цахим засаглалын орон гэдэг болсон тий. Энэ тал дээр нь жоохон дэлгэрүүлээд мэдээлэл хуваалцъя. За энэ ер нь ингээд нэг нөгөө онолыг олон хүн хийдэггүй гэж ингээд улс орнуудыг ингээд харахаар нэг зөв тал руугаа орохоор нэг хэдэн манлайлагч дээр гарах юм аа. За Эстоны хувьд бол Томас Хендрик Элвис гэж ийм одоо 2006-аас 16 онд ерөнхийлөгч нь байсан. Тий. Яг хөө тэр Эстоны ерөнхийлөгч бол манайхаас арай өөр, манай ерөнхийлөгчээс нь парламентаас сонгогддог. Тийм болохоор ерөнхийдөө бол тий яг л сонгодог парламентыг авсан гэсэн үг л дээ тий. Парламентын засаглал бол 100% хэрэгжиж гэнэ гэсэн үг. Сонгосон парламент чинь манайх бол нөгөө нийт ард түмнээ сонгогддог болохоор энэ бол ер нь яг шулуухан хэлэхэд бол гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг нэлээд их авчдаг. Парламентаас сонгогдоо явах юм бол арай өөр тий. Тий. За энэ хүн ер нь 1990-ад онд нөгөө социалист системд орох үед бол социал демократ намынхаа одоо дарга байсан болсон тий шинэ ийм социал демократ намынхаа дарга байсан. Тэгээд Америкт 93-аас 96 онд элчин сайдаар ажиллаж байсан ийм. Тэгээ мань хүн нөгөө Кентаки мужид нэг ингээд төмрийн үйлдвэр үзэж явж байгаа л ер нь бодогдсон байгаа. Тэнд тэгэхэд очисон чинь нөгөө тухайн үед гэтэл нөгөө нэлээд юм автомажаад ер нь маш их олон хүн ажилласаа халагдчихсан. Тэгээ тэрийг бодоол ер нь бодсон юм шиг бодсон гэж. Өөрийнх нь дуртгал номон дээр нь тэгж орсон байдаг. Ер нь энэ хэрвээ ийм манайх шиг Америк шиг ийм том улс тий энэ технологи гарч ирээд тий ингээд энэ автоматжуулалт ирээд ингэж олон хүн ажилгүй болоод хэцүү байдалд орж байгаа. Тэр манай улсын үед ийм болох юм бол баларх юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ цахимжээ тий цахим засаглал руу эртхэн орё гэдэг санаагаа аваад тэндээсээ тэгээд судалгаа эднэрээ хийгээд явж ингэж эхлүүлсэн гэж. Тэгээ Эстонч одоо 1.3 сая хүнтэй баг одоо томхон компаниудаас ч тий цөөхөн баг л тий. Тэгэхээр ч одоо тэр нэг компани дээр очихдл ерөөсөө тэр хэдэн 100,000 хүнтэй байжсэн ерөөсөө ихэнх нь автоматжаа цөөхөн хүнтэй болцсон гэсэн чинь гинт мань хүн тийм орж ирж л дээ. Тэгээд ерөөсөө энэ 1996 онд барын өсрэлт гэдэг хөтөлбөр гаргасан байна. За энэ хөтөлбөр нь бол одоо манай та ер нь их төстэй. Ер нь ингээд үсгээр манайх чи яг бас яг л яваад байгаа. Гэхдээ нөгөө нэг жоохон дутуу хэрэгжүүлсэн. Нөгөөх нь нэг жоохон нөгөө дүр эсгсэн ардчил гэдэг нэг ярьдэн шүү дээ. Манайх ч бас ардчилсан орно шүү дээ. Гэхдээ наадас нь жоохон дүр эсгээд байна гэдэг шиг ерөөсөө л энэ бүх энэ дижитал шилжилт эднэр гэсэн нэг жоохон одоо дүр эсгсэн байдалтай л яваад байгаа юм. Бусдаар бол тэр одоо хуулийн талаас, хууль эрх зүйн талаас, за тэр хөтөлбөрүүд талаас, нэршил талаас бол ер нь бараг л айгүй танил юм уншиж байгаа юм шиг уншигд. За энэ барын өсрэлт гэдэг нь болохоор энэ 96 онд тэр Томас Хендрик Элвис за тэгээд мэдээж тухайн үеийнхэн боловсролын сайд оролцсон. За тэгээд тухайн үеийнх нь ерөнхийлөгч эднэр одоо энэ гурван хүнээр бол авторлогдож явд юм билээ. За эдгээр нь юу хийсэн бэ гэхээр энэ чинь дээр үд ирж шít 96 он гэдэг чинь одоо бид нар ингээд зэрэгцүүлээ төсөөлөө утах юм бол юу хэлээ те бид нар чи 96 он шинэ сонгуул болол нөгөө 60 70 жил одоо дангаараа ирэх барьж байгаа сүйлд ирэх баригч болсон байсан тухайн Монгол Ардын хувьсгалт нам чинь ялагдаал те. Тэгэл инх сайхан ерөнхий сайд болоод тэгэл нэг
одоо нэг юу болох нь одоо нэг өөрчлөлт ирэхэндээ гэж яг бужигжсэн үед. Тэр үед чинь эдгээр ингээд үндсэндээ бол 3 ийм чиглэлээр шинжилэл хийсэн байгаа юм. Нэгдүгээрт нь ерөөсөө л компьютержүүл. Компьютерийг аваад ялангуяа боловсролынхаа систем рүү компьютерийг оруулъя. Тэгээд бүх сургуулиудаа интернеттэй болгоё тухайд. За тэгээд дараа нь юу гэхээр багш нарыгаа энэ жоохон нөгөө дижитал юмд сайн хурдан тасгая. Хэрэглээг нь сайн болгоё гэж. За ингээл ер нь тэр бүх боловсролынхаа ерөнхий систем рүү бол ийм 3 юм зорилттой орсон баг. Ердөө хөтөлбөрийн зааталд нь. Ер нь энэ багш нар буюу энэ хэрэглэгчдийг хамт авч явахгүй бол ер нь энэ дижитал шилжилтээр айгүй төвхтэй юм хэлээ л. Одоо манай бид нар одоо ямар байдалтай. За ингээд багш гээд ярингууд чинь настай багш нар бол мундаг ур чадвартай тий хүүхдэд сайн харьцдаг. Мэдлэг боловсралтай тэр олон жилийн туршлага гээд маш сайн байдаг. Тэгтэл яг ялангуяа хөдөө орон нутг руу явахаар нөгөө настай багш нар маань нөгөө компьютерээс ашиглаж чаддгүй тэгээд тэрэндээ дурггүй. Тэгээд нөгөө бид нар чинь тэгэнгүүт ч одоо нөгөө асуудал эхэлж байгаа. Тухайлбал ингээд хүүхдүүдэд ингээд бүртгийгээл эхлэхээр, эрцээ бүртгийгээл эхлэхээр журнал дээр бүртгэн хуучнараа. Тэгчээд нөгөөдгийг нөгөө эн чин цахимжаад наадах ч одоо онлайнаар бүртгэх хэвээр бол нөгөө систем рүү ороод тэгэхээр чи ингээд 2 ажил болчихж байгаа байхгүй. Тий. Эхлээд гараар бүртгээд тэгээд дараа нөгөөдгийг шивж оруулна тий. Нэгээд тэгэхээр чин энэ юуных нь нөгөө дижитал шилжилт байх хэрэгтэй тий. Тэгэхээр яг тэр хэрэгжилж байгаа хүмүүсийгээ бас нэг шууд энэ нөгөө энэ компьютер эднэргээ гайгүй ашиглаж чаддаг энэ сургалтуудыг нь хамт явуулахгүй болвол эн чинь тэгэл гацж байгаа. Хүмүүс нь ч дургу болно. Тэгэл судалгаа авна бүгд эсрэг болчихно. Энэ бид нар 2 ажил. Энэ дижитал шилжилт гэсэн чинь цахимжуулна гэдэг байгаа чинь бүр илүү ажил болчлаа гэл ингээл. Тэгэхээр нөгөө нэг том явж ирсэн энэ технологийн энэ том өндөр хөгжлийн энийг үр шимийг авч чадгаа ингээл хоцрогдоод эхэлдэг. Ингээл эхэлж. За тэгээд энэ сургуулиудыг эхлэхээр ингээд бүх сургуулиудаа интернет холбоод хүүхэд бүрт компьютер ашиглаж сургах. Тэгээд компьютер тараагаад за тэгээд багш нарыг нь бас сургалтуудад хамт яваад. Ердөө үндсэндээ бол тэр барын өсрэлт буюу Tiger Leap програм гэдэг барын өсрэлт хөтөлбөр гэдэг нь ердөө 1996 онд эхлүүлжсэн. За ингээд ямар үр дүн болсон бэ гэсэн чинь 2000 онд гэхэд бүх сургууль компьютертэй интернеттэй холбогдсон. Тий. Одоо Монгол улсын хувьд бидний хувьд бол ер нь одоо бол бүгд холбогдсон. Хамгийн сүүлд энэ бүр хөдөө Багдаар байгаа нэг сумууд бол Багдаар байгаа сургуулиуд бол холбогдож чадахгүй байгаадсан. Үнийг холбогдсон шүү дээ. Яаж холбосон гэж. Шууд Starlink-ийн төхөөрөмж авчиг Starlink-тэй холбоцсон шүү дээ Монгол улс. Тэгэхээр тэрийг хаанаас авсан гэж. Нөгөө 24 онд манайх ч нөгөө сонгуульд явуулахдаа сонгуульч нь шууд мэдээг өгч явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд баахан Starlink хөдөлтөж авсан байхгүй. Тэрийг нь аваад багууд руугаа тараагаад одоо тэрээс бүгд интернеттэй болцсон шүү дээ. Ер нь бол. За Starlink хэрэгтэй юм болчтой тэр. Тэгээд одоо 2000 онд Станч гэдгсэн. Манайх ямар ч байсан нэг ингээ хийцэн явж. За тэгээд ер нь бол энэ 1997 онд гэхтэл 40000 багшийг 40 цагийн нөгөө компьютертэй яаж ажиллах уу, за мөн мэдээллийн технологийн ICT-ийн одоо ийм сургалтанд 40 цагийн сургалтанд хамруулж чадсан байна. За ер нь 40000 багш гэдэг бол ялангуяа одоо тэр 1.1 одоо тухайн үед бол тий дөнгөж 1 сая гарантай байсан хүний хувьд бол маш их том тоолдоо. За манай монголчууд бидний хувьд бол одоо нэг энэ жилийн хувьд нэг 200 багшийг нэг англи хэлний сургалтанд гадагшаа явуулчих гээл тий. Бас нэг зөвхөн англи хэл сурахаас гадна бас нэг очиод нэг юм үзээд ирэх тий. Нэг арай нэг филиппин эднэр гэсэн арай нэг жоохон өөр орчинд очиод тий. Гадаад улсад очиод үзээд ирэх гэсэн англи хэлний багш нарыг ийм бодлого авч байгаа. Засгийн газрынхан өөрийн хөтөлбөрт нэг 100000 багшийг сургана гэсэн. За эднэр бол 97 онд шууд нэг жилд 4000 багш. Тэгээд дараа нь бол итгэн жилүүд ерөөсө бүх багшаа сургалтанд суулгаж чадсан баг. За 2001 онд нөгөө сургуулийн өөрийнх нь нөгөө системтэй болсон School Life гэдэг
Одоо жишээлбэл тэрэн дээрээ нөгөө даалгавраа авдаг тий. Ер нь одоо манад бол жишээлбэл суралцгуун менежмент, сургуулийн менежмент гэдэг school management system, learning management system гэдэг LMS, SMS гэдэг ийм системд одоо бол нэвтэрсэн байгаа Монгол улсад. Яг бас яг түрүүний хэлснээр ажиллаж байгаа нь гэвэл бас их төвөгтэй хэцүү. За ямар ч хэсэн нэвтэрсэн тэр нь яг 100% сайхан яг тэр анхныхаа бодсон зорьснод байгаа ашиглагтаад явж гинэ үгүй л хэцүү. Тэ. Тийм байдалтай байгаа. За энэ СТО улсад бол 2001 онд тэр School Life буюу сургуулийн амьдрал гэх юм уу тий ийм юугаа сургалтын систем бол нэвтрүүлсэн байна. 2012 онд бол хоёр одоо том маш мэдрэгдэхүйц ийм хоёр хөтөлбөр хэрэгжсэн гэж. Нэг нь STEAM хөтөлбөр, нөгөөх нь болохоор одоо интернет IT-ийн илүү өндөр шатны дараагийн шатанд гарсан ийм хоёр хөтөлбөр хэрэгжсэн. STEAM хөтөлбөр гэж сонсч байсан уу? Сонслог байна. Тий, одоо ч манад одоо яг л яадаг ш нэг STEAM гэдэг чинь Science, Technology, Math, Engineering, Art, Math гэж байна тий. Одоо манай чинь бүр энэ STEAM хөтөлбөрийнхээ хүрээнд бүр нөгөө цэцэрлэгийн хүүхдүүдэд хүртэл тий цэцэрлэг дээр ч гэсэн нөгөө тоглоомд нь орцсон тий. Тэгээ ийм үгээр бол явж байгаа. За ийм байдалтайгаар яваа. За 2020 онд бүр нөгөө насан туршдаа тий lifelong learning гэдэг насан туршийн ийм энэ дижитал ялангуяа нөгөө тухайн үед компьютер дээр ажилладаг. За тэгээд интернет иржсэн бол одоо ч бүр ингээд химэл уюухантай яаж одоо харьцаж эхлэх юм, яаж ашиглаж эхлэх юм, яаж тэрнийхэн боол болчихгүй өнийгөө тослог болгож ашиглах юм эднэргээд эн чинь ерөөсө тасралтгүй маш хурдтай яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ 2020 онд энэ СТО-с бол нөгөө насан туршийн ийм том программыг бас дижитал. Гэхдээ энэ манад ч насан туршийн боловсрал гэж одоо аймаг үр дээр нэг төв байгаа шүү дээ. Монгол улсад насан туршийн боловсролын төв гэж боловсролын аймны харьяа байгууллага ингэ байж байгаа. За тэнд бол ер нь яг очих юм бол нэг аймгийн төв дээр очих юм бол нэг байранд ер нь очиход бол ер нь дайггүй нэг юм байгууллага бол байж байгаа. Тэр дотор номын сантай номын сангийн одоо сүүлийн үед нэлээд чадахжуулах гээд боловсролын яамс нэлээд ажиллаад байгаа юм. За тэнд бол юу гэдэг нь одоо ямар нэгэн байдлаар сургуулиасаа хоцрогдсон тий насанд хүрсэн хүмүүс байна шүү дээ тий. Одоо хөдөө мал дээр байж байгаа ч юм уу тий сайн бичих үсгийн чадвар бухмуутай ч юм уу тэр хүмүүсийг жишээлбэл ирээ сур. Тэр тийм хүмүүс зориулсан. За мөн энэ тэрэн дээр янз бүрийн сургалтууд их явна. За ийм насан турштай хүн ер нь суралцаад явна гэдэг энэ гоё ийм концептын дагуу ингээд ажиллаад байгаа. Эстоны ялгаатай гэх юм бол Эстон тэнд дандаа энэ нь бол ийм дижитал суурьтай гэсэн. Тэгэхээр дижитал суурьтай гэж анханасаа гэж ярьдаг зардал бах та. Тийм байна. Тий. Тэгээд ер нь харж байгаа үнцгэн ч их өөр. Одоо манад за яах вэ тэгээд ер нь сонсгодод бүгд байгаа байхгүй Монголд. Тий. Одоо Эстоныхан бол бүгдээрээ компьютер дээр ажиллаж чаддаг гэсэн үг байна шүү. Бүгдээрээ чаддаг гэсэн үг тий. Энэ бүр ингээд төрийн бодлого болоод тэр 1.4 сая хүнтэй ер нь энэ хүмүүсийн чинь ер нь цахим засаглалыг нэвтрүүлдэг нь ерөөсөө тэнд байгаа тэр улсын ерөөсөө өрсөлдөх чадвар. Тэгээд ер нь ийм улс болж байхын тулд бол бид нар ингэхгүй л бол тэр 1.4 сая хүнтэй тэр чинь бол одоо юу вэ? Юу Монгол чинь бид нар жижиг гэдэг зах зээл талаасаа ч гэсэн нэг хот байгуулагдлаа ч гэсэн тий хэдэн хүнтэй байх үндээс тий тэр боддог байсан. Тэгэхээр эдгээр бол ерөөсөө тэр өөрсдийнхөө тэндээс давж гарах энэ арга бол ерөөсөө цахим шилжилт, цахим засаглал бүх юм. Мандаг юм аа. За ийм байдлаар одоо ингэж эхлэхэр ч ерөөсөө цахим гэж эхлэхэр ерөөсөө бүх юма Финлянд дээр ч гэсэн гарч ирсэн боловсрлоороо дамжиж боловсрлын байгууллагаар эхэлж байгаа байхгүй. Ер нь бол дараа нь бол дараагийн юмуд эхэлнэ тий. Одоо тэр улсын тэр төрийн цахимжуулалт эднэр бол эхэлнэ. Ер нь бол суурь нь бол боловсрлынхаа байгууллагаар боловсрлын цахимжин тэр хүүхдүүд нь компьютертэй ажиллаж сурдаг болно. Багш нар нь тэр юм болж эхэлнэ гэх мэтлэн гэр. Тийм байна. За хоёлаа ивент тэтгэгчид танилцуулах цаг боллоо. За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент тэтгэж байна. За дараа төлбөрт дугаарыг хэрэглэгчид маань дата хурд удаашрах сонгосон багцаас илүү төлбөр гарах зэрэг асуудлууд гардаг. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг боломжтой 20,000 төгрөг төлөх боломжтой ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа юм байна.
Энэхүү урамшуул нь дараа төлбөрт үйлчилгээний 40,000 төгрөгийн багцыг сонгоод шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урьдчилсан төлбөрт үйлчилгээнээс дараа төлбөрт үйлчилгээгээр шилжсэн бүх хэрэглэгчид одоо хамаарах юм байна. Энэ ерөөсөө сарын суурьаар хамжаас нь 20,000 буюу 50% аваа ичиж байгаа юм байна. За тэгэхээр 20,000-аар хязгааргүй дата яриа гэдэг бол үнэхээр хямдхан байгаа гэсэн үг тийм ээ. За хэрхэн авах вэ гэвэл My G-Mobile application, G-Mobile цэгийн вебсайт, за CU-гийн бүх салбараас Easy SIM-ээр дугаараа аваад энэхүү урамшууллыг авах боломжтой юм байна. Урамшуул нь 2026 оны 2 дугаар сарын 18-ны дуустал үргэлжлэх юм байна. За мэдээж дэлгэрэнгүй мэдээллийг 9810 36 болон Facebook-ийн G-Mobile гэдэг одоо пэйж байж байгаа эндээс авах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. Энэ бол зөвхөн одоо G-Mobile-ийн маань яг ялангуяа одоо бидний ярьж байгаа энэ интернетийн хүртээмжтэй энэ цахим дасгалтаа бол үнийг ч ерөөсөө бодитоор тийм маш хямдханаар хүргэж өргөж шít. Ер нь монголчуудад Монгол улс бол ер нь энэ нэг ярьдаг шít. Тэр уулын цаан байгаа, тэр мухарт байгаа хүнд дэд үтс хүрэх хэцүү, тархаа бутархаа байдаг. Дэд үтс гэж юу яриад байна вэ гэхээр зам харгуу байна тий. Цахилгаан гэрэл байна тий. Эднэрийг ярьж байна. Тэгээд ийм яг ийм хаар дэд үтс яриад байна. Тэгтэл одоо болохоор үнэхээр хүрэх хэцүү. Энэ том нутаг дээр ингэж малчин айлын гадаа болгон хар зам очин гэж бол байхгүй шүү дээ. Харин юу очиж чадах вэ гэхээр интернет хүртээмж байхгүй. Монгол улсууд бол ер нь маш хямдхан, маш сайн чанарын хурдтай интернетийг орон даяараа хүргэж чадах юм бол тэр нь төрөөс заавал үнгүй хүргэн өсөв биш шүү дээ. Оролцоод одоо яг сая ярьж байгаа энэ хамтран ажиллаж байгаа энэ ийм яриа хийх боломж бүрдүүлж байгаа G-Mobile шиг ийм үйлчлэгнүүд гараад очих юм бол энэ тэндээс чинь жинхэнэ малчны отгоноос чинь тий жинхэнэ монголчууд чинь айгүй өөрсдөө ядаж л нэг өндөр IQ-тэй гэж үздэг тий креатив сэтгэлгээ сайтай ийм арт юм гэж онцлог ингэ сэтгэдэг арт юм гэж үздэг. Эндээс чинь жинхэнэ дэлхийн хэмжээний тий янз бүрийн тий одоо бизнес гинөө суралцнууд ийм санаанууд бол гарч ирдэг. Бүрэн болцоотой. Ер нь Монгол улсын хувьд бол энэ дижитал шилжилтийг арай өөр хараад энэ л ер нь бид нарын яг ингэж монголчуудад одоо байгаа монголчууд тохирсон хөгжлийн загвар юм байна гэж харж орох ёстой гэж санагдтыг. Миний хувьд бол ингээд ялангуяа улсуудыг үзэж яхад бол ийм л бодол орж ирэх. Тийм одоо Нобелийн шагнал авах ёстой байсан охин тэнд хонь хариулсаар байгаа дуусчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь интернеттэй байх юм бол тэр охин өөр юм бодно даа тий. Өөр юм харж үзэн шүү дээ. Одоо хэм хэлээ би нэрийг санахгүй байна. Хөвсгөлд байж байгаа ковид үед нөгөө угаасаа ковид үеэр чинь сургууль хаажаад бүгдээр интернетээр онлайнаар юм аа гэж тэндээс бэлдэж юмаа судалж үзсээр байгаад одоо MIT-д сурч байгаа монгол охин баг. Оо тийм үү. Наач яасан. Үлгэр шиг шүү дээ. Харин тий. Тэгэхээр ерөөсөө монголчууд мэдээ 100% ингэж чадахгүй. Тэгвэл ийм боломжийн ядаж бид нар энэ хүүхдүүдэд нээж өгмөр байгаа байхгүй тий. Яг тий. Боломжийг нээх нь болохоос биш бүгднгийн тэгш нэг адилхан болгож байгаад ингээд адилхан болгон нэг саунд оруулах гэж дайрах биш. Тэр дотор чинь янз янз юм байна. Монголчууд чинь өөр штэ тий гэж тий сайтер physical zoom уугаар ээжигаар яаж ин тий манайхан чинь нэг арай өөр өн гэсэн. Тэгэхээр ер нь бол яг энэ өөрсөндөө тохирсон ийм загварыг бол төрөөс ингээд жоохон дэмжиж өгөх юм бол ер нь тэгэл өөрсдөө ер нь боломж босоод ирнэ штэ. За буцаад юу руу орцгоо. Энэ төрийн байгууллагын систем бид нар манай одоо Mongolia шиг тий энэ Стон бол X Road гэж нэрлсэн. Энэ сургуулиа бүгднийг компьютерлжүүлчихэд интернеттэй олвчаад дараагийн алхам төрийн байгууллага руу орчих. Тэгээ X Road гэдэг энийг хийсэн. Энэ нь бол ерөөсөө бүх төрлийн одоо манай ч гэсэн байж байгаа. Ер нь ингээ ярихаар бол бүгдээрээ л ингээл байж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм л. Ингээ төрийн байгууллагууд чинь ингээ өөр системтэй байж байгаа. Хоорондоо мэдээлэл солилцох гэл одоо манайх чинь тэндээс тийм юм айдэр, эндээс юм айдэр гэдээ явуулдаг байсан шүү дээ. Тэгтэл тэр чинь үнэхээр төр юм бол тэд нар хоорондоо мэдээлэл солилцдог бол одоо намайг жишээлбэл юу гэдэг нь тий. За донорын ганц тулга гэдгийг л батлаад тэгэл болоо аахгүй. За би энд байна гэвэл миний мэдээлэл цагдаагаас нь цагдаагаа аван, татвараа аван, улсын мөртгөлөө аван. Бүх төрийн байгууллагууд юм чинь тэр системүүд нь хоорондоо холбогдсон байвал ямар амар вэ гэдэг утгаараа манай Mongolia мэдээж X Road эднээс тухайд бол суралцаал хийжсэн байна. Ингээм мэдээлэл авч. Хоёрдугаар гэх юм бол нөгөө цаасыг чинь ингээд ерөөсөө цаасаар баримт авчрах гэдэг нэг хориглоо хийцэн байна. Ерөөсөө байхгүй. Эдэнт тий. Тий, Эстон. Тэгээд төрийн үйлчлэг нь 99% нь онлайн. Тэр чигээрээ онлайн юм шүү дээ. Тэгээд энэ юун дээр систем дээр найдвартай ажиллагааг бодоод блокчейн технологиг
өөрсдөө хэрэгэлсэн. Маш их хэрэгэлсэн. 2008 оноос эхлээд блокчейн технологи ашиглаж эхэлсэн. Мэдээж блокчейн ашиглахаар чинь тэр өгөгдлийнх аюулгүй байдал байна. За мөн гаднаас найдвартай хамгаалалтын хувь хүний эдгээр мэдээлэл. За энэ дээрээ бол тэгээд ерөөсөө одоо хамгийн найдвартай кибер одоо хамгааллын системтэй ийм улсуудын нэг болж чадсан баг бидний. За мэдээж одоо ингээд мундаг системтэй болчтой яасан бэ гэхээр нөгөө цахим иргэншил. E-residency гэдэг. Энэ нь өнөөдрийн байдлаар за нэг хэдэн тоо оруулж ирчих. За ингээд захимаар иргэн болж болдог болчлаа гэсэн чинь өнөөдрийн байдлаар 180-ад улсын 100,000 орчим хүн иргэншил авсан байна гэж. Тэр Эстоны иргэн болчих. За тэгээд 25,000 орчим ийм компани байгуулагдчих. Тэгэхээр дэлхийн хаанаас ч гэсэн Эстонд бизнес эрхлэх болцоотой болчих. Одоо ялангуяа ингээд жоохон төрүүлээд харцсан ийм үйлдэлүүд чинь маш том давуу тал үүсгэн л дээ. Одоо онлайн худалдаа эднэргээ тэр чинь ингээд жишээлбэл Монголд байж штэ. Ороод ирсэн одоо бид нар мэддэг учраас одоо манай онлайныхан болвол Эстонд очиод хийж болох нь штэ. Тэнд чинь бизнесээ нээгээд явуулаад тэр хүргэлтийн компани эднэртэй шууд онлайнаар бүгднгээ холбож өгөөд очих шаардлагагүйгээр тэнд бизнес хийж болно гэсэн. Ийм боломж олохоор үнэхээр энэ дижитал эдийн засаг гэж энэ дээр их маш том давуу талыг олгосон. За үүний үр дүнд тэгээд бас том компаниудас байна. Жишээлбэл Skype. Одоо Skype тэгэл ярьдаг те. Skype ч бол үндсэндээ Эстоны инженеруудын зохиосон. За мэдээж тэр хавьдаа бол тий ганцхан тэр Эстонч тэр эзэднэх юм бол тэр хажуудлын Швед эдний хүмүүс байдаг л да. Энэ нь бол 3.1 тэрбум доллараар зарагдчихсан байна. За Bolt гэдэг нэг Uber-тэй төстэй бас нэг компани байдаг тий. Нөгөө эхлээд энэ Uber эднэр ч нэг юм Uber-ийг ч гэсэн бид нар бас нэг нэвтрүүлгээр ярьж ирсэн. Тэр зөвхөн такси дуудаад явдаг ус тэр чинь тэрийг чинь дагалдаад ерөөсөө тэгээ хоол, entertainment одоо тэгээ сүүлдээ өөр бараг тэгэл машин дотроо тий ороод болцоо эднэрээ хүртэл тий дотроо ороод айгүй гоё тийм кино мөн үзээл дискодоол тий тэгээд хоолооч захиалж идэх нэг ийм тал руу явж байгаа. Тэгэхээр Bolt гэдэг ийм компаниуд ийм 10 гаруй ийм стартап компаниуд энэ улсаас төрөө гарцсан. Ер нь тэр Skype чинь Microsoft авчдаг үлээ. Тий. Тэгээд дампуур болчихж байгаа шүү дээ. Эстонод нэг өөрсдөө л байж байгаа байхгүй. Тэгээд за энэ еврейчүүд чинь нөгөө Израилийн чинь стартап үндэстэн гэд нэрлэдэг шүү дээ. Ерөөсөө Америкийн зах зээл дээр ялангуяа дэлхий дээр гарч иж байгаа энэ хамаг одоо энэ технологийн том компаниуд шиг эхлэн еврейд Израильчууд ажиллаа. Тэгэл боожулж байгаа зарчдаг. Тэгэл энэ шиг энэ Эстон бол ер нь Европт номер 1 стартап болж явдаг. Тэгж байгаа байхгүй. За нэг ийм улс байна. За энэ улс боловсролын салбар дээр нь тухайлбал нэг ганцхан жишээд ордож байна. Боловсролын салбар нь үнэхээр энэ дижитал шилжилтийг ийм эрт ингэж хийж чадсанаар ер нь маш одоо Европт PISA-гийн үнэлгээгээд авдаг тийм. PISA-гийн үнэлгээгээр Европт дандаа 2010 оноос хойш дандаа нэгд баг. Тэр бүх улсуудаас PISA үнэлгээгээр. За 2022 оны үнэлгээгээр үзсэн бол за нэгд нь ер нь бол Азууд мундаг тэргүүлдэг л дээ. За 2022-д хамгийн өндөр оноотой 561-ээр Сингапур, 547-оор Япон, за 543-аар Макао, 4-р 537-аар Тайван, 5-р 528-аар Өмнөд Солонгос орж. Тэгэл 6-ад Эстон. Тэгээд нөгөө Европын бусад орнуудаас Азийн орнуудын дараа л тэгэл ороод ирж. Ер нь Европ Азиучийн хөгжөөд байгаа чинь боловсролдоо маш их ач холбогдол өгдөг. Тэн чинь ингээл ерөөсөө ингээл тодорхой хугацааны дараа ингээл ерөөсөө хүч төрөл ороод ирж байгаа. Тэгээд дараа нь Гонконг орж, Канада орж, Финлянд гэдэг ингээд явж байгаа чинь. Манай улс бол 81 орноос 47-д явж байгаа. Одоо энэ сая энэ 2025 онд бас дараагийн үнэлгээ 3 жил нэг удаа авдаг болсон. Одоо энэ эх оны хавар дахиад визагаас зарлана. Тэгэхээр одоо манайх одоо хаан болсон байна тий. Ядаж хэмжиж чаддаг болсон гэдэг чинь нэг том үзүүлэлт болсон. Одоо энэ 47-оос урагшлах юм бол тэр оноо 425-аас тий урагшилж чадах юм бол бас энэ PISA гэдэг нь олон улсын үнэлгээ Монголд орж исэн бас нэг үр дүн гарна л та. Ийм байдлаар Эстон бол энэ цахим засаглалыг боловсролын системд эхэлж оруулаад тэгээд ийм цахим засаглалтаа болсны одоо үр дүн нь бол ингээд шууд ингээд илрээд ингээд явж байгаа.
Тийм байна. 20 жилийн өмнө цахимаар санал өгч эхэлсэн орн байна шүү дээ. Манайх одоо хэрвээ энэ эхний ээлжинд энэ ядчилын сонгуулиа жишээлбэл цахимаар өгөөд эхэлчихвэл гүм амар болно тий тэр хөдөө байгаа уурхадар байгаа хараа манайх ч ингэдэж шүү дээ. Тэгээ уурхадар байгаа хүмүүс жишээлбэл яг ном ёсоор бол оршин суугаа аяг дээр очих хөстэй. За тэгээ өөр газар байгаа бол тэнд нь тэгээд нөгөө нэг хасалт хийлгээд чинь төвхтөө маш төвхтэй хүмүүс шүү дээ. Нөгөө газар шинээр бүртгүүлээд маш өстой нөгөө нэг хин нэгэн улс төр чинь царцаа болж л явахгүй юм бол өөрөө тэгээ явнууд бол маш төвхтэй тий. Тэгээл тэр улсын бүртгэл эднэр дээр нь очиод бүртгүүлээл хасуулаад барай явна гэж. Тэгтэл харин тийм энэ одоо ядаргаатай байдлаас болоод бас сонгуульд санал өгж байгаа хүмүүс чинь ядаргаатай болиё гэж байгаа байхгүй. Нөгөө залуучууд ч юм уу тий. Тэгээ нөгөө авах хөстэй саналуудаа хүн чинь авч чадахгүй шүү дээ. Төвхтэй байлаас. Тэнгүүд яг өөрсдийн сонгодог хүмүүс тэр жоохон уус төрчих. Өөрсдийн сонгодог хүмүүс болохоор заавал очиж өгдөг байхгүй саналаа. Тийм шүү дээ. Заавал очиж. Угаасаа тэр чин тэр намынх нь нөгөө хөл гэж болж ажилладаг хороо өөрөөрөө дамжаад угаасаа тэр чин тэргээр ажиллаж байгаа. Тий. Тэд нар очиод голдож энд арчдаг. Тий. Тэгээ хөөрхийн нөгөө муулаад идэг ахмадууд бүгд очиж өгөөд нэг шүү. Тэгээд ахмадуудын буруу биш л дээ хөөрхий. Тэд нар ч очиод өгч нөгөө залуучууд нь хөөрхийн ямар гэртээ тэгээд ахмадууд чигээ тийм чөлөө завтаа ингэ сууж байгаа ш. Өөр газар ингэ ажил төрөл амьдрал боцолж байна. Тэдний уул нь манайх бол яг Эстонийн цахим засаглалыг энийг харж байгаад эднийг авчмаар байгаа байхгүй. Шууд л авчгаар байгаа. Тийм шүү дээ. Одоо бол хин хаана ямар бүртгэлтэй байх нь бол байдлыг байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би уурхай дээр ажиллаж байна. Гэтэ би энд оршин суудаг. Манад энэ хүн дэвшиж байгаа би саналаа өгье гэдэг чинь зүгээр л нэг хурууны хэд арах л асуудал шүү дээ. Тэг ялангуяа Эстонийн хувьд бол маш хялбар болж байгаа нөгөө 100% персонал болохоор амар байхгүй. Би заавал тэр тойрог морь гэсэн юм байхгүй. Зүгээр ханаас ч гэсэн ороод зүгээр тий персоналор санал авч чинь. Тэднийх анхнаасаа юм байсан уу тий? Үгүй. Гэсэн шууд 2000 анх эхлээд явж байгаа дундуур нь 2000-ад оны гэсэн байхаа. Тэр Эстонийн нөгөө парламентын гишүүн ярьжсэн. Эхлээд бол яг танах шиг яг ийм байсан. Нөгөө нэг хідэн хүмүүс ерөөсөө нөгөө нэг сонгуульд маш их мөнгө зараад тий ингээд тэгээ тэр их л мөнгө зарж байгаа гэдэг чинь тэр чинь ер нь л тэр бүх хүмүүний чинь авилгын үндэс тэнд байгаа байхгүй. Тэгсэн чинь 100% персонал болгоод тэгэл хідэн сонгуул яваад тэгцэх зэрэг. Харин тийм. Манайх 100% болгоод яг 3 сонгуул дамнах байх. Их хурдан л тэрийн дамнуулчмаар шүү дээ. Одоо энэ бас бол одоо хэцүү байгаа нь энэ ч одоо нөгөө НАТО-гийн гишүүн. За. Тий. Тэгэхээр НАТО-гийн гишүүн болохоор одоо нөгөө дайнтай байгаа болохоор тухайлбал дотоодны нэвтрүүлэгтний 5-аас доошгүй хувийг нөгөө батлан балгадаа зарцуулах ёстой. За тэгээд тэрнийхээ бас нөгөө Украин туслах ёстой гэдэг. Эднэргээ тэр яг тэр дайн болж байгаатай холбоотойгоор яг өнөөдрийн байдлаар бол ер нь жоохон хүнд байгаа. Гэхдээ гайгүй эдийн засгийн өсөлтөө. Тэгтэл багш нарынхаа цалин нэмэл багш нарынхаа цалин гэдэг 10% нэмж чадсан байгаа да. Тэгээ бусад төрийн албаа энэ нөгөө дижитал шилжилтийг ингэ яваад байгаа болохоор ерөөсө жил бүр нөгөө юунууд бусад төрийн албаа гэж хаадаг. Төрийн зарлаа хасдаг. Багасч явж чаддаг. Ийм байдалтайгаар явж байна. За баярлалаа гантлага. Хоёлынгийн цаг дууссан байна. Тэгээд үнэхээр юу бүр атаархмаар юм аа. Таны ярьж байгаа энэ орнуудыг үзэхээр Финланд дээр бол би гарч ирээд бараг ориллоо шүү дээ. Надад чи яад имиж болдгоо юм бэ гэж тийм. Яг тэр сонгуулийн тогтолцооноос сонгуулийн системээс болоод ер нь хамаагүй юм эхэлж байгаа юм. Яг тэгж. Хин бэл хизээ вүлээ. Энэний өмнөх сонгуул дээр нэг пропорционал явсан тийм. Тэр чинь 50-50-аар нь пропорционал болгочлоо. Бүр анх нэг 2012 он нэг яваа зогсоосон. 12 онд чинь Алтан хуйг ерхий сайд байж хагаад тэгээд энийг сонгуулийн хуулийг баталдаг шүү дээ. Алтан хуйг ерхий сайд байсан тий 12 онд. Тэгээд 12 онд тэгээд арчилсан нам чинь Алтан хуйг ерхий сайд болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр сонгуулийн үр дүнгээр гэсэн. Нэрээ тий. Тэгчээд өөрсдийнхөө ялсан сонгуулийн үр дүнгээ сонгуулийн системийг 16 он дахиад өөрчилдөг байхгүй. За тэгээ ялгаж байгаа. Сая энэ 2000 одоо бол нэг гайгүй 126 гишүүнтэйгээс 48 пропорционалаар. Уг нь бол ядаж ихний ээлжинд талан пропорционал болчихмоор байна. Талан. Тэгээ 100 болдгоо маа гэхэд. Тэгэхээр одоо 48 гэд бас л нэг ингээл дутуу хийгээл орхисон тий. Тэгэл одоо яг энэ тогтолцоогоор ядаж нэг хэдэн удаа явж иж эн чинь хүмүүс ойлгож тэгээд энэний үр дүн гарч эхлэх юм билээ л дээ. Яг энэ удаагийн сонгуулиарч бас үр дүн гарсан гэж ойлгож байгаа. Зарим нэг хүмүүсийг бол хүмүүс хараад ийм хүн сонгож болохгүй юм биш үү гэдгийг одоо ойлгож байгаа бах тий. Яг тийм шүү дээ. Яг тийм. Сонгож болохгүй зэрэг мэднэ гэдэг чинь тий. Тий. За баярлалаа. За баярлалаа.
За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 стилгэний од мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.